За өнөөдөр барилгын салбарын тусгай зөвшөөрлийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг шийдвэр гаргагчид төрийн захиргааны төв байгууллага, за энэ тусгай зөвшөөрлийг олох үйл ажиллагааг зохион байгуулж байгаа төрийн бус байгууллагууд болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн бус байгууллагууд бүгд оролцоод ер нь тусгай зөвшөөрлийг тойрсон асуудлаар өнөөдөр ямар байна? Юу нь болж байна, юу нь болохгүй байна? Болохгүй байгаа юм байвал яаж сайжруулж засаж залруулах вэ? Энэ талаар ярилцж байгаа. Өнөөдөр зөвшөөрлийн тухай хууль шинжлэгдсэн, батлагдсан. За үүнтэй холбоотойгоор бид зайлшгүй одоо энэ барилгын тухай хууль болон барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийнхөө энэ одоо үйл ажиллагааг бас өөрчлөн шинжлэх шаардлага нь бас бий болоод байна. Улс орны эдийн засаг нийгмийн байдал, Монгол улсын засгийн газраас тавьж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд зохих хэмжээний өөрчлөлтүүд оруулах зайлшгүй шаардлага бий боллоо гэж үзэж байгаа юм. Тийм учраас энэ тусгай зөвшөөрөл авахд бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулад байгаа энэ одоо зүйлүүдийг тодорхой энэ бид нар хууль дүрмдээ өөрчлөлтөөр засах шаардлагатай. За үүнийг одоо бид хийхдээ энэ хот байгуулалт, барилга орон сууцчлалт яам болон одоо бусад төрийн бас байгууллагатай хамтраад энэ үйл ажиллагааг 2025 оны 1-р улиралд одоо багтаагаад хийнэ. Гэхдээ өнөөдөр хэлэлцүүлэх учраас оролцогчид юу ярьж, ямар саналтай байна, тэрийг тусгах нь нэмээд өөр саналууд гарахыг үгүйсэхгүй. Одоогийн тусгай зөвшөөрөл олгож байгаа энэ процесс бас тодорхой хугацаанд явна гэж харж байгаа. Бүгдийг өнөөдөр хүчингү болгочихгүй. Энэ нь явна. Зэрэгцүүлээд 3 төрлийн шинэ тусгай зөвшөөрлийн ийм боломжийг бий болгоно гэж. Одоогийн олгож байгаа тусгай зөвшөөрөл бол инженер техникийн ажилтнуудыг бүртгэж аваад тэдний нийгмийн даатгал төлсөн энэ лавлагааг аваад дипломыг үзээд за тэгээд машин механизмыг үзээд ингээд тусгай зөвшөөрлийг олгочихж байгаа. 3 жил, 5 жил тийм ээ. Тусгай зөвшөөрөл олгож байгаа. Тэгээд энэ компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тусгай зөвшөөрлийн гол үндэслэл маань өөрөө барилгын төвшлийн ангиллалтай. Тэгэхээр барилгын тухай хуулийн дээр өнөөдрийн байдлаар зөвшөөр шаардахгүй. Тэгээд бага дунд өндөр онцгой төвшөлтэй барилгаа хүлээжсэн ийм ангилалтай байна. Тэр яагаад ангиллыг ингэж хуульчж өгсөн бэ гэхээр тусгай зөвшөөрлийг олгохдоо яг тухайн ангиллыг барих чадвартай аж ахуйн нэгжүүдийн дотор нь ирэмблээ, хариуцлагын докторжуулаад доктортой үйл ажиллагаа явуулахын дэмжиж гэдэг мэтлэр оруулж ирсэн. Нэг ялангуяа одоо анх удаа зөвшөөрөл авах гэж байгаа бол заавал бага төвшөлтэй өгдөг биш. Хэн чадвартайд нь тэр тухайн барилгын зөвшөөрлийг өгдөг болох хэрэгтэй. За мөн одоо энэ ажилтнуудаас нь заавал нийгмийн даатгалын шимтгэлийг 1-3 сар төлсөн байх ёстой гэж заадаг. Энэ бол бүр шаардлага байхгүй ийм заалт байгаа юм. За мөн энэ хабын одоо ажилтан нь 124 цагийн сургалтанд суусан байх ёстой. За дээр нь инженер суурьтай авах ёстой гэдэг энэ шаардлага нь бол одоо бас амьдрал нийцэхгүй одоо ийм шаардлагууд байгаа даа. Тэгэхээр энэ олон одоо амьдрал нийцэхгүй шаардлагуудыг бид хууль дүрмэндээ өөрчлөлт оруулж иж шинжлэх шаардлага байна. Энэ удаадаа бол бид бүхэн барилгын материалын үйлдвэрлэлээ эрхлэх тусгай зөвшөөрлийг бол хүчингү болгоё гэсэн ийм гол бодлогын шин чанартай асуудлыг ярьж байгаа. Стандартын шаардлага хангаж байгаа гэдгийг илэрхийлсэн. Тохирлын гэрчлэгээтэй байхад бол зах зээлд нийлүүлэг ингээд явагддаг. Ийм процессын дагуу энэ тусгай зөвшөөрлүүд хүчингү болгоё гэж. Монгол улс барилгын материал үйлдвэрлэж байгаа яг өнөөдрийн байдлаар бол 337 байгууллага байна. Бид нар барилга бат байгуулалтын яамтай барилгын материалын үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг олгох ажлыг 2012 оноос хойш хийж байна. Энэ жил одоо 12 дахь жилдээ хийж байна. Тэгэхээр барилгын салбарт барилгын материалын үйлдвэрлэл нэн тэргүүний ээлжинд хөгжих ёстой. Яг бол бүхэл юмыг материалаар барьдаг учраас барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж сая барилгын салбар өөрөө хөгжиж штэ. Өнөөдрийн энэ одоо хэлэлцүүлэгт барилгын материалын үйлдвэрлэлийг тусгай зөвшөөрлөгөө болгоно гэдэг одоо шинэ хуулинд оруулж байгаа юм. Гадаад орнуудад ч гэсэн тодорхой хэмжээгээр зөвшөөрлөлтөй байгаа штэ. Зөвшөөрлөхгүй болгож болно. Тэгэхдээ нөгөө технологи сайжраад, инновац сайжраад бүх үйлдвэр докторцсон тийм үед болж болох ийм магадaltaй. Ирээдүйдийн хууль эрхцэн өөрчлөлтөөр бол бид бүхэн энэ бага дунд төвшөлтөй албан хэмжээгээр бол ойрын хугацаанд бол энэ хэврээ явах зүйтэй байх гэж харж байгаа. За мөн өндөр онцгой төвшөлтөд бол тухайн барилга дээр нь одоо барилгын зөвшөөрлөө олгох зарчмаар
Тэнд нь нөгөө даатгалын систем, санхүүгийн системийг давхар уйлдуулж өгсөн байдлаар өгөө гэдэг нэг ийм зарчмын өөрчлөлтийг хийж байна. Тусгай зөвшөөрөл бол ер нь бол олоос ч гэсэн байдаг процесс. Тэр энэ процессыг одоо хэрхэн одоо оновчтой зөв тэгээд хүн сурталчилгаа явуулах гэдэг дээр л одоо олон улсын туршлагаас харахад бүх зүйл хэрэглээд өдөрч байна. Гэхдээ олгох тэрийг нэрлэж байгаа одоо нэршил гэдэг юм уу те. За үйл ажиллагаа энэ нь бол бас өөр байна. Ер нь бол одоо ямар системтэй гэдгээс бас их шалтгаалж байна. За жишээ нь одоо манай бүгд найрамд хятад ард улс бол яг шүүл олгох чиглэлээр бол хэд хэдэн шатаар албатай. За төрийн байгууллага оролцох гэдэг юм шиг болж ирж байна. Бүгд найрамд Солонгос улс, Япон ч гэдэг юм уу ийм улсууд бол бас аль болох нэг төрийн бас байгууллага одоо асуудлаа шийдвэрлэж байгаа. Тэднийг хянуулж байгаа хэлбэрээр жишээ зохион байгуулж байна. За төсөлд нь одоо жишээ нь тусгай зөвшөөрөл олгох чиглэлээр зарим бас төлхөө үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр ер нь бол энэ тусгай зөвшөөрөл олгох энэ процесс нь бол цаашдаа бол манай ч гэсэн өөрчлөх байх. Зүгээр энийг харин хэрхэн олон улсын жишгт нийцүүлж одоо хүн сурталчилгаа тэгээ уян хатан ялангуяа бүртгүүлжүүлэх чиглэлээр явуулах зүгээр юм байна л гэсэн зөвлөгөө өгдөг хүрсэн. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл өнөөгийн нөхцөл байдалд бол бүрэн захимдсан байгаа. Хэдий бүрэн захимдсан ч гэсэн өнөөгийн мөрдөгдөж байгаа хууль дүрм журманд бас захирагдаж энэ үйл ажиллагааны тодорхой хэмжээний асуудлууд хөндлөлүүд байна гэж харж байгаа. Тэгээд энэ програм хангамжийг бас өшөө яг хэрэглэгчдэд ойлгомжтой болгох. За энэ програмаараа дамжуулаад энэ тусгай зөвшөөрлийн гэрээг эрсдлийг нь яг автоматар хэрэглэгдээд өөртөө авдаг болгох одоо ийм зүйлүүдийг одоо хийе гэдгийг бас ярьж хэлцлээ. Барилгын үндэсний асоциац төрийн бас байгууллага төрийн тодорхой чиглэлийг үүсгэж байгаа төрийн бас байгууллага бол мөнөөсөө мөн. Гэтэ авилгын эсрэг хуулинд бол төрөөс санхүүжилт авч байгаа төрийн бас байгууллага бол энэ хуулийн өөрчлөлт хамаарч хасуум бол гаргах эрхсэн зохицуулт бол байгаад байдаг. Энэ үйл ажиллагаан дээр бид нэг арга зүйн зөвлөгөө өгч тийм ээ. Энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр барилгын яамтайгаа бол одоо хамтран ажиллахаар л удирдлагуудтай ярилцаж бол энэ хилцүүлгээс бол ийм санал зөвлөмж бол гарлаа. Тийм учраас энэ тусгай зөвшөөрөл авахд одоо бизнес эрхлэгчдэд хөндрөл учруулад байгаа энэ одоо зүйлүүдийг тодорхой энэ бид нар хууль дүрэнд өөрчлөлт засах шаардлагатай. Үүнийг одоо бид хийхдээ энэ хот байгуулалт, барилга оруулалт яам болон одоо бусад төрийн бас байгууллагатай хамтраад энэ үйл ажиллагааг 2025 оны 1-р улиралд одоо багтаагаад хийнэ гэж бас уулзаж ярилцлаа. Нэг сарын 31 гэхэд саналуудаа бэлдээд хэлэлц дахин боловсруулах үйл ажиллагаагаа хийгээд тусгай зөвшөөрлийн тогтолцооны өөрчлөлтийг барилгын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт орох хүртэлх хугацаанд бүрдэх энэ өөрчлөлтийг бид 3 сарын 1 гэхэд мөрдөж эхлэх ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ та бүхнийг цаашдаа энэ ажлын хэсгүүдэд саналаа тусгаж ажлын хэсгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсье. Барилгын салбарын өөрчлөлт, за Монголын эдийн засагт эзлэх барилгын салбарын хувь хэмжээг нэмэгдүүлэх, барилгын салбарын үйл ажиллагааг илүү тодорхой, нээлттэй болгох, илүү эрчимтэй, далаастай болгох энэ үйл ажиллагаанд тусгай зөвшөөрлийн тогтолцооны өөрчлөлт нэгэн хэсэг нь болж жинтэй хөнөмөр оруулах гэдэгт хот байгуулалт барилга уран суулцчдын янаас итгэлтэй байгаа ингээд идэвхтэй оролцож байгаа та бүхэнд баярлалаа.